цаяталугтай хонгололтгийдэг би өмнө аймгийн өсөлттэй өмнө аймгийн зохион байгуулагдаж байгаа залуучдын гарааны бизнесийг дэмжих төсөл өөрийн хомдол дахин боловсруулах төслөөр 3 тусмаас олдож байна. Манаас өмнө уулуурхай тээврийн компани ихтэй үйл хомдол савны хог хаягдал маш их гардаг тул байгальд ээлтэй байдлаар сэтгэхийн тулд хомдол сав бод дахин боловсруулах төслийг санагдаж байна. Төсөл хэрэгжүүлснээр суманд 2-3 хүний ажлын байр нэмэгдүүлж хогийг эдийн засгийн хэрэглэлд оруулах боломжтой байгальд хаягдах хомдол савны хог хаягдал багассан. Манай төсөл шалгалснаар төслийн санхүүжилтэл төсөлд шаардлагатай тоног тохиромж болон ойрхонуудад хог хаягдал татан төлөвлөлөх ажлын эхлүүлнэ. Манай төсөл жилд дунджаар 40-60 тонн хомдол хогийг дахин боловсруулах боломжтой. Мөн ойрхонуудтай хамтарч ажилласан хог инглин ялгах соёлыг дүгэж илүү зөвөр харилцан бүрдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж харж байна. Миний зорилго бол зүгээр нэг бизнес хийх биш, заастаа орон нутагтай хэрэгтэй байгальд ээлтэй жижиг үйлдвэрлэлийг бий болгох юм анхаарал хандуулсанд баярлалаа.